Энэ бол зөв зүйтэй асуудал шүү дээ. Тэгээд манайх ингээд 4 жилээр циклдэж явдаг тийм ээ сонгуулийн жил нь. Тэгээд 1 жилээ сонгуул хийсээр байгаа дуусгадаг. Тэгээд 1 жилээ хөлөө олж бүтцээ бий болох гэсээр байтал 1 жил нь өнгөрдөг тийм ээ. Тэгээд үндсэндээ яг ажил хийдэг нэг заар 2 жил хүрхтэйгүйтэл хугацаанд ажил хийснээр зүгэл тэгэл дахиад сонгуулийн жил гардаг. Ингээд бүх одоо ажлын эрч хүч буурдаг тийм ээ. Тэгэхээр нэг бол сонгуулийн энэ циклийн хугацааг 4 биш 6 болгох юм уу? Эсвэл энэ энэ олон тоо томшиг олон сонгуулийг нэгтгэж айд болох зүүн сонгуул явуулах нь улс орны нийгмийн эдийн засаг, улс төрийн үйл амьдралд бол энэ бол маш чухал зөв зүйтэй алхмаа л гэж харж байна. Хоёр том сонгуул хамтдаа явуулах нь зохион байгуулалтын хувьд ч тагтаа биш байх гэсэн хадлага гараад. Үгүй л дээ зүгээр энэ нөгөө гулсдаг нөхдүүдийн л одоо яриа шүү дээ. Нөгөө их хурлд өрсөлдөд гарч чадахгүй бол орон нутгаар шилжиж өрсөлддөг. Тэнд нэг жижиг суудал дээр яаж игээд 4 жил амьдрах нөхөө болчдөг тийм. Ийм нөхдүүдийн л бодож байгаа бодол. Тэрнээс энд бол зарчмын ялгаа юу байгаа? 7 сард их хурлын сонгуул болоод 11 сард орон нутгийн сонгуул болсны тэгвэл ашиг нь юу вэ? Улс оронд ямар ашигтай? Тэгвэл 7 сард нэг мөсөн л сонгуулаа хийчихэлт. Зүгээр л одоо би бол зөвхөн ил тод итгэж хэлэхэд бол 7 сард одоо их хурлын сонгуул унсан шороотой бөхчүүд чинь 11 сард орон нутгийн сонгуул үзэх гэж л өөрсдөө боломжийг үлдээхийн тулд ийм яриа гаргаж байгаа байхгүй.